сайн уу миний анхны бичлэг тавтай морил. Би одоо нэг сайхан дайнтай кино тайлбарлаад өгье л доо та нарт хамгийн анхны бичлэгээрээ. Тий, хамгийн анхны бичлэгээрээ. Ер нь бол би нэг ийм тэгээд бас нэг ийм бичлэгнүүд үзэх дуртай юм аа. Тэгээд одоо миний та нарт ярьж одоо гэж өгж байгаа кино бол Сталинград 1993 гэдэг кино байгаа юм. Окей. Тэгээд олон долоо юм яриад яхав шууд кинолого орцгоо юм. Тэгэхээр энэхүү киноны найруулагч нэр нь одоо Жозеф Вильс Мейер гэдэг герман хүн зохиосон бөгөөд Сталинград кинонда тавтай морил. Тэгэхээр кино маань нуурын эрэг дээр амарч буй хитэн сэргүүдийн дүрслэлээр эхлэх болно. За тэгэхээр хамгийн ихний гол дүртэйгээ зэнэлцээ. Гол дүр маань энэ архиуж байгаа залуу буюу энэ гайг Жозеф хэмээн нэрлэдэг. За одоо энэ дугуй бариад байгаа нөхрийг Лютент хэмээн нэрлэдэг. Тэгээ нөгөө жагсах цаг нь болоо нөгөөдүүлчээ амжиж очихгоо боо юм болно. За тэгэл энэ зэргүүдийнх нь харж байгаа царайг нээвэрлааж штэ. За одоо тэгээ офицер нь ингэж байгаа зөө одоо би та нарт тайлбарлаад өгье. Африкийн тулаанд гавья байгуулсан ариун дайчид минь Оросын уудам тал биднийг хүлээж байна. Дайнд дайлаар мордцгоё. За тэгээд манай цэргийн одоо бүлгийг ахлах хүн нь болохоор энэ чи харагдаж байгаачлан Вицланд гэдэг ийм цоглог сайхан залуу байгаамаа. Тэгээд цол гардуулах ажиллагаа явж байгаа юм лээ. Яг дайнаас ч гэж одоо дайн болж байгаа л доо яг тулааны талбарт очихоос өмнө. Тэгээд мань нөгөө одоо Жозеф гэдэг гол дүрийн залууг маань энэ Вицланд гэж залуу чи муу жагсаалаас хоцорсон гэж цолыг хасаа ичж байгаа юм л да. Одоо пистач яах what the fuck би хараа. За тэгээд тулааны талбар руу галт тэргээр сайхан ингээд манайхан орилдож барьцсан ингээд явж байгаа мөө. За тэгээд энэ ч бол мань хүн тэмдэглэл бич сууж ийн. Энд чи бол хүзэр мүзэр тоглолцсон сууж ийн. Энэ зэрэг нь бүр бид Сталинград хотыг 3 хоногийн дотор эзлээ гэсэн сууж штт. Тэгээд мань хүн мань одоо Жозеф энэ Вицланд гэх ахмадтай мөрөөдөж байгаа. Юугаа мөрөөдөж байгаа юм бэ гэвэл чи үхэж баймад үлднэ гэж байгаа. За яг очиод хүсээд жоох зориодсон газартаа ирэхэд нэг ийм байдал огтож авд юм аа мань хүмүүс. Бид Сталинград хотыг хэдхэн хоногийн дотор эзлэх ёстой үстэй. Мөн тэдний хажуугаар гэмт хэрэг хийсэн олзлогдсон орсууд өнгөрөхөд цагаахан Вицланд маань өмөрөх гэж оролдоод өөрөө чалхан дээр пат хийлгэнаа. Тэгэд генералдаа очиж гомдол гаргасан ч өлтөд хоож байгаа юм аа. Сцен солигдоход мань Вицланд ёслол хийж буй зэргүүдийн дундуур очиод Ахмад масктай уулзнаа. Маск гэж миний дуртай дүр байгаа юм л да. Яжгүй ер нь бол киноны дундаас та нар харж байгаа хөө. Одооноос эхлээд хотын байлдаа эхлэн учир нь тэд хотод нэвтэрсэн. Одооноос эхэлж жинхэнэ алалцаа эхэлнэ. Тэгээд бас сонирхолтой нь Вицланд ч өөрөө удирдаг чинь штэ. Тэгэнгүүтээ Ахмад маск нь эдний салгадгүй удирдах байгаа гэх юм уу да. Тэгээд нөгөө ч уцаар залгаад их буугаараа буудгаа болоо одоо давшаат гэж хэлээд тэгээд дотлох тушаал өгөөд яг дотлоогүй зүгээр ингээд нууцаар ингээд нэвтрэх нөгөө орсууд чи харааг байгаа штэ. Тэгээд явж исэн чинь нэг шин цэрэг гэж нэг балаа юм буун дуу гаргаснаас болж баах юм болно. Тэгээд нөгөө орсууд чи мэдчихэж штэ. Одоо байрлалыг эзлэх гэж үзээ баах юм болно. Тэгээд юм болж нэг юм дэлбэл чаддээ. Тэгснээс энэ нэг 2 гар байгаа. Энэ хоёрыг дараа нь та нар нь хараарай зэ. Үнэн зэвүүн гар. Та нар харж байгаас тогтоогод аваарай. Энэ хоёр тогтоогод аваарай зөө. Мань хүмүүс дараагийн байрлал руу шууд дайраад орсон. Ер нь буудуулж зуудуулаад бүтдгүй.
Тэгээд ер нь даргаа энэ амар хэцүү байна болий гэсэн чинь үүлийн өвчин энэ одоо энэ гранатыг аваад тийшээ гүй гэж нөгөө нэг хамгийн анх буу дуургасан хүүг явуулаад тэгээд гүүсээрээгээд амьд өрхийг гүүсээрээгээд орсуудын байрлалыг дэлбэлж чадсан ч өөрөө сайхан үхээд өгд юм аа. Тэгээд мань хүмүүс дэлбэлсэн дэлмаар нь гялс ингээд явж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эзэлхээдээс өгүүлдэрлөгөө орж ирээд дараагийн хүнийг сайхан гялс буудаж унгаангуудаа дахиж галлаж дайраад бүгдийг нь унгаад энэ байрлалыг ингээд юу ч гэсэн эзлээд авчиж байгаа юм. За энэ тулааны дундуур ам үргэлжсэн зэргүүдтэй хандаад хүндэтгэл эмгэнэл үзүүлье. Одоо реклам хийсгчтэй түр байж л дөө. Ганц реклам үзчихэд ямар лай байна те. За ер нь бол та нар ингээ ES Audio гэх чаналыг мэдвэх. Энд нь ер нь бол Японы аймшигын түүгүүд, мөнгөч хойрын житгүүр сорогчд те Монголд болсон аймшигын явдлууд буюу бодит түүхээ сэдвлэсэн эсэг үзээд яваарай гэж зөвлөж байна. За бүр 2 сар өнгөрчээ. Энд чинь мань хүмүүс жинхэнэ амьдрал үзсэн байгаа ч. Радиогоор нь Хитлерийн дуу аваа яваад нөгөөдөл чинь тоохгүй. Манай цалаа анх 400 хүнтэй байсан биз дээ. Одоо тэгсэн чинь 60 хүнтэй болцсон байна гэж нэг тэрэг ярьж байдаг. Нэг лайн тэгээд амар тайван байлгахгүй буун дуу гаргаж галлаа. Манай хүмүүсийг сандраагаар хайчдیں۔ Тэгээд Ахмад Вицланд яасан бэ? Яагаа буудаад байгаа гэсэн чинь Оросууд шаргацсан хүмүүсээ татаж аммаар байна гэд энэ цэрэг нь хэлж идэв. Тэгээд Вицланд лейтенанттай цуг бууж өгөөд бууж өгч явах бүр гал зогсоогоод шаргацсан хүмүүсээ татаж авч явах явцанд бас нэг Оросын талаас нэг хүү гарч ирэн тэгсэн нөгөө лайчин дахиж гал нээгээд мань хүмүүсийг сандраагаад буун дуу гаргаад байлдаанд оруулаад тэгээд нэг хүүг нь олцолж аваад буцаад ухардیں۔ Тэгээд манай лайч одоо яахан тодорхой штэ. Тэгээд манай лейтенант ч мэдээд болоод Вицландд хэлсэн чинь Оросуудын талаас гал нээж сандралдаж баах юм болоод мань хүмүүс 2 хуваагдсан нэг нь ингээд доошоо хонглоор явах болно. За энэ нэг цогцос могцос чирж байгаа нэг эвгүй эмэгтэй бачкагч мань Вицланд ингэж айлгаж олцлоо. Зам заалгаад явж исэн чи энэ нэг эмэгтэй юм мань хүнийг морж улс руу шидээд хөлөг болгоод баяртай чи юм ингээ өөх гэсэн чи бурхны авралаар лейтенант мань гарч ирж Вицландыг аварч. Тэгээд манай Вицланд лейтенантад баярлалаа илэрхийлээд хаашаа явд юм аа. Тэгээд манай хөөрхий Сталинградыг 3 хоногийн дотор эзлэн гэдээсэн нөхөр маань хөлөө тасдуулаад ингээд өгч байгаамаа. Ахуу жаалаа. Баярлалаа хаа германчуудыг дуусгаад өгөөрэй. За тэгээ манай Вицланд маань шинэ мэдээ дуулсан. Энэ өөрийнх нь 6 дугаар айрам Сталинград хотод нь ингээд бүслэгдээд өгж байгаамаа гэдгийг сонссон байдیں۔ Одоо бүслэгдчихээр чи одоо энэ чинь үхэн л гэсэн үг шүү дээ. Оросын хүүтэн өвөлч олж мань хүмүүс хотоос гараад хээр талд орсуудыг зогсоохоор ингээд бүр өвхөж хатцсан ингээд байж байгаамаа. Нэрээс энэ нэг шин ч гэж одоо хуучнаас байлдаал хөрх яваад байсан дүрийг кочкоч гэж нэрлэдэг байгаа шүү. Гиснээс нөгөө нэг 2 юм чинь бүр хувийн одоо генералуудын хувийн цэрэг болсон. Зүгээр цэрэгнүүдээс хамаагүй давуу хэрэгтэй байд юм байна л та. Байдаг юм болцсон юм байна л да. Одоо комиссар гэх юм уу? Чибээгүй шин тушаал ирлээ. Хэрвээ та нар амрагдаж гэртээ харимаар байгаа бол үүнийг цус Германы 4-р панцер танкны арим өөдөөс бүсдэлтийг сэтлээд ирж байна. Энэ л бол бидний боломж. 300 нүгтэй аврахын тулд одоо тулалдахгүй эсвэл болчигаа суух уу гэдэг байгаамаа. За тэгээ мань хүмүүс жинхэнэ орсуудтай алалцах гад ингээ явж байгаамаа.
ингээ байлдасны эцэст орсуудыг ингээ зогсоо чаддгийг. Тэгээд Ахмад маск нь хөөрхий чааваас сүүлчийн ганц танхиа өгөөд хуваач татдаг байна. Энэ хэсэг энэ сцен бүр надад амар гоё харагдаад байгаа байхгүй бүр амар тийм нэг гоё мэдрэмж өгöd байгаа байхгүй юу ч гэсэн энийг дараа нь ярилцээ. Энд чи бол өөр газар руу нүүлгэн шилжиж байгаа юм байна лээ. Тэгээд нэг амар цолтой генерал нь мань хүмүүст нэг цол нэмснээ энэ баахан эгэлжэрийн хүмүүсийг буудуулах гээд байхаар нь мань Визлайн бас Литэн хоёр ч ингээд энэ хүн манай талд ажиллаж исэн юм аа хүлээлгээд өчгөө гэсэн чинь нөгөө ч олон долын юм солиороо төөрхий ингээ мань хүмүүсээр ингээд буудуулчихж байгаа юм л да энэ харц марцыг харалтаа. За тэгээд аль эдийн бүслэгдээд хангамж хоол энтер нь тасарсан болохоор мань хүмүүс тасарч бутраа сүүлдээ энэ хоёр л үлддээ. Тэгээд энэ хоёр ингээд өвлийн дундуур хаашаа жимбэ зүтгсээр байгаа сүүлдээ ядарч унаад ингээд нэгнийхээ өвөр дээр ингээд суугаад ер нь төгсчихэд юм аа. Литанд минь дээ. Апргийн элсэн цөлд ямар сайхан байв. Энэ Оросын хүүтнийг би үзэн ядаж байна гэд ингээд үтдээ юм аа.